Найрамдлах шиг сая уялдаатай холбоотой хилцээрээ занаа шийдвэр засгийн газар ихлүүлээ явж байсан. Гэхдээ бюджетийн засгийн газар одоо төдийлөн анхаарал хандуулахгүй ажлыг өргөжлөхгүй байна. Мэдээллийн үгсэн. Гэхдээ таны нэрийг бас дуртаад өмнө нь жоохон манад авчигтай биш гэрээ хийсэн юм шиг агуулсан хэрэгцээ та юм. Би одоо тэрийг бол сонсоогүй. Та бүхэн өнгөрсөн жил оюутлогын сонсгол гээд олон өдөр үргэлжилсэн бүх хүмүүс оролцсон энэ сонсгол дээр юу болсон бэ гэдгийг ойлгож байгаа. Бид нар бол хангалттай сайн гэрээ хийсэн. Дараа дараагийн засгийн газрууд сайжруулсан, мужруулсан ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр тухайн засгийн газрууд бол хариуцлага хүлээгээ явах ёстой. Яг гэвэл уламжилт ийм ойлголт байгаа дээ. Энэ гэрээг хийсэн хүмүүсийн гэрээ шиг ойлгоод байгаа. Энэ бол одоо баяр цогтын юм уу, баяр ерөнхий сайдын гэрээ бол биш шүү дээ. Энэ чинь Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагч талтайгаа хийсэн гэрээ. Тэгэхээр үе үеийн засгийн газар энийг хариуцаад цаашгаа явах ёстой. Тийм ч утгаар нь одоо Зандан шийдвэр ерөнхий сайдын засгийн газар хилцээр хийхээр санал тавьсан. Тэр хилцээр нь үргэлжилж байгаа. Би бол хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд бол тэгж хэлж байна. Тэгээд ер нь бол аливаа хилцээрийн дараа нөхцөл байдал дандаа сайжирдаг. Гэхдээ сайжирна гэдэг нь зөвхөн нэг талтай биш. Хоёр одоо хөрөнгө оруулсан тал хөрөнгө оруулсан тал тэгээд хөрөнгө оруулагчийг хүлээж авч байгаа Монгол Улсын засгийн газрын байр суурь бол үргэлж сайжирдаг. Угаасаа та нар тэр одоо Монгол улсад бол зээл байхгүй. Одоо бүгд нэг юм ойлгох хэрэгтэй. Монгол улсад бол зээл байхгүй шүү дээ. Оюутлогоо гэдэг компани чинь өөрөө хамтарсан компани байхгүй. Тэр компани чинь зээл авчих. Тэр зээл авсан хүн бол анх 9.9 дээр нэмэх нь Америкийн хэрэглээний индекс байсан. Тэрийг бид нар жилийн дотор бол лайбер нэмэх нь 6.5 болгож буулгаж ирсэн шүү дээ. Яг тэгвэл энэ бол үнэхээр өндөр хүү байна. Тэгээд нөхцөл байдал сайжирч байна. Энийг буулгая гэдээ ингэ ярьжсэн. Тэгэхээр одоо бол тэр өөрчлөлтийг хийхдээ би бол санал гаргаад 7 жил тутам хүүгээ ярьжээ. Яг тэгвэл эдийн засгийн нөхцөл байдал чинь байнга өөрчлөгддөг. Дээрээс нь уул уурхай дээр нөгөө бомбаст цикл гэж ярьдаг шүү дээ. Үнийн өсөлттэй уналттай цикл. Тэгээд тэрний дунд чинь 7-оор үзчихсэн учраас 7 жил тутам хүүгээ ярьжээ гэдэг. Тэгээд нэг удаад нь банах ашиглаж чадаагүй 18 онд одоо бол заавал ашиглах ёстой. Тэгээд энэ хилцээрийг бол би зохистой түвшинд буулгах бүрэн болцоод гэж бодож байгаа. Одоо олон улсын түвшин гэж яриад байгаа. Бид нар одоо олон улсын түвшин хэрэглээд Гэхдээ лайбер асуудал нь бол ийм байхгүй юу? Лайбер гэдэг чинь хөвдөг хүү байхгүй юу? Нэг нь тогтмол хүү. Тэгэхээр тогтмол үгээ тохирчоод тэгээд лайбрийнхаа хөдөлгөөнөөр зохицуулдаг ойролцоогоор нэмэх хасах зургаал гэсэн үг. Менежментийн төлбөр чинь анх тохиртоо OPEX, CAPEX хоёроос нь 3-6 гэдгээр тохирсон. Бид нар бол хилцээрийн явцад суурь эсвэл өөрчлөлийн эсвэл хүүгээ хувиа бол 2 дахин багасгахаа 1.5-3 болгоё эсвэл зөвхөн капиталын зардлаас нь авъя эсвэл зөвхөн одоо үйл ажиллагааны зардлаас нь авъя гэдэг ийм саналууд ярилцаад ер нь тохиронд бол хүрсэн байсан. Тэгээ харамсалтай тухайн үеийн засгийн газар өөрчлөгдсөн учраас энэ зүйлүүд улсын хурлын байгуулагдсан одоо энэ шалгалтуудаараа байгуулагдсан ажлын хэсэг гарсан шүү дээ. Энэ ажлын хэсгийн одоо гаргасан дүгнэлтүүдийг өгөх байнаас гэж энэ одоо ийм хурдан хугацаанд зээлийн хэлцээр тусгай гаргасан саналыг тусгай явах боломж бий юм. Яг тэгвэл энэ процесс ч өөрөө байнга үргэлжилж байгаа шүү дээ. Заавал одоо улсын хурлын тогтоол гарснаас болоод энэ хилцээр явах ёстой тэр гэсэн тийм зүйл ерөөсөн байхгүй. Яг тэгвэл анхны өмнөх тохиромнуудаар бол 7 жил тутам хүүгээ яриад явъя гэсэн асуудал байгаа учраас тухайн цаг үед нь айл засгийн газар багаас үл хамааран энэ зүйлүүдийг хийж хэрэгжүүлж явах ёстой л гэж үзэж байна.